Оройн тэргүй үзэгчдээ Монголын мэдээгийн талаас бэлтгэн явуулдаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан 400 гаруй оюутан цэрэг өнөөдөр тангаргаа өргөж Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурах хүчийг урд хөршид хэвлүүлж байна гэх мэдээллийг боловсрол шинжилгээ ухааны яамнаас зарласан сурах хүчийг хэвлэх нээлттэй тендер шалгарсан компаниуд эрс нэцааж байна. Иргэний харьяалал шилжих хөтөлбөрийн ерөнхий газрын төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Monos Farm Trade компани харьяа эмийн сангуудад шалгалт хийж эхэллээ. Монгол Улсын засгийн газар мал үржлийн стратегийг шинээр боловсруулж байна. Украиний зүүн бүс Оросын улгууны улсын тусламжийн цувааг нэвтрүүлэх асуудалд хоёр улсын засгийн газар байр суурийн зөрүүтэй хэвээр байна. Нэгдсэн улсын байгууллагын аюулгын зөвлөлд өмнөд Судан улаас хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа зэвсэг тэмцлээ зогсоохгүй бол тус улсын эсрэг хориг арга хэмжээ аавна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үзэгчид та бүхэн өнөөдрийн манай цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. Монгол хүн бүр эх орныхоо түүх тусгаар тогтнолын үн цэнийг мэддэг бие бэлдэр сайтай байх гээд өргөн агуулгын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдэрж оюутан цэрэг хөтөлбөрийг санаачилсан байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан 400 гаруй оюутан цэрэг өнөөдөр байлдааны Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж тангараа өргөлөө. Ихтэй сургуульд суралцах хугацаанд хичээл номоо цалгардуулахгүйгээр цэргийн эрдэмт суралцаж цаг хугацаа зардлаа хэмнэх, цаашлаад сургуулаа төгсөөд төрийн жинхэнэ алба хаших боломжийг оюутан цэрэг хөтөлбөр бүрдүүлсэн юм. Хөтөлбөрт тавигдсан шаардлага шалгууруудыг давсан 42 ихтэй сургуулийн 1-р дамжааны оюутнууд өнгөрсөн 4-өөс 6 дугаар сарын хооронд цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг танхимаар үзсэн бол 6 дугаар сарын 15-наас эхлэн мөн 2 сар орчмын хугацаанд зэвсэгт хүчний 119 дугаар ангийн сургалтын төвд хээрийн байрлалд дадлагчсан байна. Тэд ийхүү эх орон дуудсан цагт хизээд бэлэн байхаа төр ард түмнийхээ өмнө тангаргалсны дараа Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч Захиагийн элбэгдэрж үг хэлсэн юм. Цэргийн тангараг эх орны үнэтэй, цэргийн тангараг амны үнэтэй. Түүнийг зөрчих, тангаргаасаа няцах эрх хэмдэж байхгүй. Би энэ үгийг тангараг өргөсөн цэрэг хүний хувьд хэлж байна. Би бол Монгол хүмүүр цэргийн алба хаах ёстой гэж боддог. Энэ бодлого амжилттай хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр та бүхэн оюутан цэрэг хөтөлбөрийн анхдагчид боллоо. Энэ хөтөлбөрийг цаашид улам сайжруулах, улам өргөжүүлэх болно. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль тогтоомждож шаардлагатай зохицуултууд хийгдэх болно. Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжихээс өмнө ихтэй сургуулийн суралцагчид цэргийн албанаас хуулийн дагуу чөлөөлөгддөг байсан нь зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн хомсдох, цаашлаа залуусын хүмүүжил тоглолтод хүрсэн. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөр залуусын хүмүүжил төлөвшөлт сайнаар нөлөөлж байгаагаас гадна цаг хугацаагаа үр дүнтэй ашиглахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг оюутнууд хэлж байна. Тэд суралцах хугацаанд тактик, цэргийн эрдэм, биеийн тамир, жагсаал холбооны бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл зэрэг хичээлүүдийг судалсан байна. Оюутан цэрэг хөтөлбөрт явуулснаа төсвөр төвчээр хатуужил ер нь эрх хүнд байх ёстой бүх зүйл сонсон байхаа гэж бодож байна. Коронавирус хөтлөлийг угаасаа цэргийн алба хүнд угаасаа оюутанд нь тогтоож өгдөг. Тэгээ оюутан цэрэг хөтөлбөрийг хаасандаа эх орон гэж угаасаа хүний бид нар одоо ээж аавын өврөөс гараагүй хүүхдүүдээс бол одоо эх орны хүүхдүүд болсон гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд ямар ч эрс цэргийн тагаар өргөж эх орны хүүхдүүсэндээ баяртай байгаа. Энэ цаашдаа миний амьдрал том сургамж болж байгаа. Олон нийтэд харьцах тэгээд багаар ажиллах чадвар, хүмүүстэй харилцаж сурж байгаа хамгийн сайн чанар авна. Эрдэм мэдлэгтэй дээр нэг хоромж хүмүүжил төлөвшөлтэй иргэнийг бэлтгэх ажилд төрийн тэргүүн ач холбогдол өгч оюутан цэрэг хөтөлбөрийг санаачилсан нь цаг үеэ мэдэрсэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг эцэг эхчүүд тодтогч байна. Аав ээжийн хувьд ч гэсэн бид нар бол өндөр сэтгэлдтэй байгаа. Хүүхдүүдээ цэргийн алба хаалгаад өөрсдөө бас цэргийн албаа мэдрээд эх орондоо ямар хэрэгцээтэй хүмүүс байх ёстой вэ гэдгээ мэдрээд ирж байгаад нь баяртай байгаа. Манай аач яваад одоо цэргийн албыг хаагаад ирж яваад баяртай байна. Миний хүү бол өөрөө удам залгасан
цэргийн хүн болж гинэ гэж бодож байна. Тий. Имэн одоо би өөрөө цэргийн хүн, өвөө цэргийн хүн, аав цэргийн, эгчин цэргийн. Одоо ингээд 4-5 үедэл цэргийн хүн болж явна да. Энэ жил зөвхөн 1-р дамжааны оюутнууд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан, тэднийг суралцахад шаардлагатай зардлыг батлан хамгаалах яам батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлсэн байна. Тэгвэл эх жилээс хөтөлбөрийн хүрээг тэлж батлан хамгаалахын улсын төсөвт зардлыг нь тусган санхүүжүүлэхээр болжээ. Эх жил бол бид нэр курс харгалзахгүйгээр 1-ээс 4-р курсын одоо маш олон оюутныг хамруулахаар төлөвлөж байгаа. Улсын төсөвт одоо мөнгө одоо нэлээд сайн суулгах юм хэрэгцээ шаардлага байна. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан залуу сургуулаа төгсөөд төрийн жинхэнэ алба хаших боломж ийхүү нээгдэж байгаагаас гадна гадаадын цэргийн ихтэй сургуульд суралцах, сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэрэгжлийн бэлтгэл болон бэлтгэл офицеруудын сургалтанд хамрагдах, энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох боломж нээгдэж байгаа юм а. Дунд сургуулийн хичээлийн агуулга хөтөлбөрийг шинжлэх ажлын хүрээнд боловсрол шинжилгээ ухааны яамнаас сурах хүчгийн хэвлэлийн тендерийг нээлттэйгээр зарласан. Гэвч шалгарсан компаниуд нь хүчин чадлаасаа хэтрүүлэн ажил авч дийлэхгүй болж урд хөршид хэвлүүлсэн гэсэн мэдээлэл өдөр тутмын сонин болон сайтуудаар гарсан байсан. Бид энэ асуудлыг тодруулсан юм а. Энэ жилийн тендер эрт зарлагдсан ч шалгаруулалт бодлоонтой болсон гэсэн мэдээллүүд зунаас хойш сонин сайтуудаар гарсан. Тендерийн гэрээнд шалгарсан компани нь сурах бичгийг гадаадад хэвлүүлэхийг хориглоно гэсэн утгатай заалт байдаг юм байна. Харин хэвлэлийн компаниуд энэ заалтыг зөрчиж хямд үнээр хятад улсад хэвлүүлдэг тухай мөн зарим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Харин энэ талаар хэвлэлийн компаниудын төлөөллүүд эсрэг байр суурьтай байна. Манайх бол хизээч одоо хятадд урд хэвлж байгаа тийм шаардлагач байхгүй. Бид нэр хоногт одоо 30-аас 40 мянган шиг ном үйлдвэрлэж гаргаж байгаа. За чанарын хувьд бол бид нэр оёотой давхар наалттай одоо хамгийн сүүлийн үеийн хөрөмж технологиор хамгийн сайн цаасан дээр хийж байгаа. Хятад хэвлэдэг компани одоо тэр өөр компаниуд тэгдэг юм байна. Манайх бол тэгдэггүй шүү дээ. За. Нуун мэдээлэлээр тэгж. Наадмын өмнө бүр хэвлээд өгсөн юм тий. Тий. 12хан төрлийн сургууч бид нар өөрийнхөө хүчин чадлаар хэвлээд манай үйлдвэрийг ирээд үзье. Хэвлэлийн компаниуд сурах хүчгийн хэвлэлтийг цаг хугацаанд нь амжуулахаар ажиллаж байгаа. Гол нь зарим сурах хүчгийн их нь одоо хүртэл ирээгүй байгааг сануулж байсан. Мөн тэд сурах бичгээ өөрийн үйлдвэртийг хэвлэдэг гэдгээ баталж байна. Гэхдээ энэ асуудалд хяналт тавьж ажиллах чиг үүрэг нь салбарын яамд нь хариалагддаг. Сурах хүчгийн тендертэй холбоотой яг энэ асуудлаар бид албаны үнээс тайлбар авахар боловсрол шинжлэх ухааны яам дээр ирсэн боловч холбогдох мэргэжилтэнгүүд нь байсангүй. Шинжилгээний засгийн газраас бүх салбарт шинжилгээний бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг амлаж байсан. Тэгвэл энэ удаад Монгол малаа үржүүлэх чиглэл засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар бид тодорхойлсон юм а. Монгол мал үндэсний хөтөлбөрийг 2021 он хүртэл 2 үр шатаа хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс гадна малын үржиллийн стратегийг шинжилж байгаагаа мэдээлсэн байна. Засгийн газар 2015 онд багтаан мал үржиллийн бодлого стратеги шинжилгээр болжээ. Малчин бүр өөрийн дур зоргоор малаа өсгөж үржүүлэх биш, улсын нэгдсэн бодлогын дагуу мэрэгжлийн төвшөнд өсгөх чиглэлд анхаарч байгааг мэрэгчлэтнүүд хэлж байлаа. Тухайлбал мал сүрэг өсчүүрчгэд хамгийн чухал нөлөөтэй эцэг малыг хамгаалах, шилмэл малын генийг бодлогоор тараан нутагшуулах чиглэлд хэд хэдэн аймаг төсөл хэрэгжүүлээд байгаа юм байна. Тодорхойлбол малаа малчин хариуцна, харин мал тавих хуц ухнаа төр хариуцж байгааг хэлж байлаа. Яг мэрэгжил талаасаа үржиллийн ажил үйлчлэгийг мэрэгжилтний хяналтанд авах эцсийн зорилго байсан. Тэгээд 1000 орчим өсвөр хийлтүүлэгчийг бид өнгөрсөн онд одоо 6 аймгийн 6 суманд боожуулаад энэ ажил маань бас үр дүнгээ өгч байна. Үүний үр дүндээс малчид одоо бид дур мэдэн хийлтүүлэгч тавьж болохгүй юм байна. Сүргийн тал гэгддэг одоо бог малынхаа хийлтүүлэгчдэр бид бас анхаарлаа юу яхан зүйтэй мэрэгжлийн байгууллагатай хандхан зүйтэй байна гэсэн ойлголт төрж байгаа. Тэгэхээр бид 16 он хүртэл энэ ажлыг ерөнхийдөө зохион байгуулна. За 16 он хүртэл нэг 100 суманд одоо 330 сумынхаа 100 суманд энэ ажлыг зохион байгуулчвал орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгчлэтнүүд маань энийг бие дан хийх бидний оролцоогүйгээр төрийн оролцоогүйгээр хийчих юм чадамжтай болох юм аа. Цөмсүргийн буюу хэлтүүлэгч малын аж ахуй 12 аймагт бий. Төдийлөн сайн ашиглахгүй байгаа энэ нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах цаг болсныг хэлж байлаа. Мөн малаа ангилж ялгах, угааж цэвэрлэх чиглэлд хамгийн сүүлийн үеийн технологиг ашиглаад эхэлсэн байна. Мал сүргийг эрүүл байхын тулд угаалга туулгалтыг хийдэг, үслэг ангилтыг хийх ёстой байдаг. Гэтэл энэ дээр тулгарч байгаа асуудал нөгөө
угаалгын байна, зөөврийн хашаа гэдэг асуудал маш хүндрэлтэй байсан. Тэгэхээр бид энэ Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Шинэ Зеландад үйлдвэрлэсэн зөөврийн угаалгын байна. Одоо ангилтын хашааг өнгөрсөн онд бид нэр Авар нутагт 12 аймаг, 11 аймаг нийслэл 42 ширхгийг нийлүүлсэн. Цаашдаа бид бас ингээд шат дараалтайгаар 16 он хүртлийн аймагуудаа 330 сумандаа нийлүүлэх юм бодлого барьж ажиллаж байна. Мал үржлийн чиглэл засгийн газраас хэрэгжүүлж байгаа бас нэг шинэ бодлого бол Шинэ Зеланд, Франц зэрэг орноос оруулж ирсэн сүү махны чиглэлийн үхрийн үр юм байна. Өнгөрсөн 2 жилд нийт 10,000 тонн үр нийлүүлсэн бол 2016 хүртэл 30-аас 40,000 тонн үхрийн үр импортлохоор төлөвлөж байгааг мэдээллээ. Энэ мэтээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон мал эмнэлэг үржлийн газрын зөвлөмжийг 21 аймаг 330 сум дахь төр ховын хвшил иргэдэд хөргүүлээд байгаа юм байна. Цагаар хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За бидний өмнөх сурвалжлагаар шинжлэлийн засгийн газраас мал аж ахуйн чиглэлд ямар шинэ бодлогоодыг хэрэгжүүлсэн талаар бид үзүүллээ. За тэгвэл өнөөдрийн зочны ярилцлаганд маань одоо үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Туваан оролцож байна. Бид үйлчлэлтийн бэлтгэл ажил, ургац хураалтын өнөөгийн байдлын талаар ярилцуулна. Юуны өмнө танаас өнөөдөр манай улсад хичнээн сая мал одоо зусч байна вэ гэдгийг тодруулъя. За яг өнөөдрийн байдлаар бол мал төлөлт, энэ жилийн мал төлөлт үндсэндээ дууссан. Монгол улсын хэмжээнд нийтдээ 16.7 сая төл мал хүлээж аваад байна. За өнгөрсөн оны жилийн эцсийн тоолгоор өвөлдсөн 45.1 сая ингээд нийтдээ бол 61.6-7 сая мал одоогийн байдлаар зусж байна. Тэгэхээр наадмын маргааш намар гэж ярьдаг. Одоо яг ингээд өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодруулах нь зүйтэй байх. Хадлан хичээлийн бэлтгэл ажил ер нь яг ямар хавьтай явж байна? За яг наадмын маргааш намар гэж ярьдаг. Энэ жил бас нийт газар нутгийн маань 80 орчим хувьд нь бол зуншлах сайтай. Ургац өвс бол нэлээд сайн ургасан, зуншлах сайн болсон. За тэгээд одоогийн байдлаар бол засгийн газраас энэ үйлчлэлтийн байдалтай танилцаж үйлчлэлтийн байдлыг хангах засгийн газрын тогтоол үйлдвэрүүд аж ахуйн сайдын 01 тат албан даалгавар гараад байна. За улс орон даяар хадлангийн ажил одоо эхлэлтийн шатандаа явагдаж байна. Ер нь энэ жилийн хувьд одоо засгийн газраас юм уу яамнаас шинэ бодлого ер нь энэ чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна? За ер нь бол урд жилүүдийн энэ уламжилт арга дээр нэмэгдүүлээд энэ жил бол бас цаг агаарынхан бас бидэнд за мөн настайчууд ярьж байна. Энэ жил харьцангуй хатуу өвөл болж магадгүй. Өдөр шөнийн температурын зөрүү их, шөндөө хүүтэн онж байна. Цочир хүүтрэлтэй юм хүүтэн зудтай амигийн өвөл болж магадгүй гэсэн сануулгыг өгж байгаа. Тэгэхээр манай малчид манай салбарынхан бол энэ өвлжилтэндээ урднаас бол илүү сайн анхаарч бэлтгэх шаардлагатай байгаа. За нэг онцлог асуудал гэвэл ноосны урамшууллаас иргэд малчид маань татвар төлж байгаа. Энэ татврын мөнгийг бол бид нар орон нутгийнх нь санд үлдээж байгаа. За энэ сангийн хөрөнгөөр орон нутгийнхан сум аймгийнхаа иргэдийн хурлаар шийдвэр гаргаад өвлжилтийн бэлтгэл өвс тижээлээ бэлтэх энэ ажилд бол зориулах боломж бол бүрдсэн байна. Таасаа хэллээ шүү дээ. Өвлжилт нэлээд хүндэрч магадгүй гэсэн малчтын яриа байна гэж. Яг айл бүс нутгийн одоо малчт голдуу ингэж ярьж байгаа бол. За ер нь бол зуншлаг говийн аймагуудаар бас алаг цогтой, зарим газар гандуу, мөн баруун аймагуудын зарим сумдуудаар ч гэсэн гандуу байгаа. За ер нь бол баруун болон төвийн аймагуудын нутгаар энэ жил бас олон жилийн дунджаас нэг 2 градус орчмоор хүүтэн ийм хурд тунц ихтэй өвөл болох байх гэсэн ийм прогнозыг бол цаг уурийнхан ч өгж байгаа. За манай хашир малчиж ярьж байгаа. Тэгэхээр үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын одоо цаг үеийн асуудлаар ярилцахад бол одоо ургац хураалтын асуудлыг бол тодруулах байж болохгүй. Өнөөдөр ургац хураалт за ургацын одоо байдал ер нь ямар байна? Аль аль нутгаар ер нь хур бороо илбэг байна, хаагур нь одоо жоохон гандуу байна гэдэг юм уу? Яг энэ цаг үеийн асуудлаар айлгүй. За яг өнөөдрийн байдлаар бидэнд тулгамдаад байгаа тулгамдж бидний өмнө тулж ирж байгаа асуудал бол тариа хураалт, ногоо хураалтын ажил тулж ирж байна. За улсын хэмжээгээр бол энэ жил нэг 293 орчим мянган гад Улаанбуудаа тариалсан. За тэгээд бид нар энэ 7 сар наадмын өмнө бас Улаанбуудынхаа ургалтыг соёолтоор нь хүлээж авсан. За энд бол соёолтоор бол 90% онцгой дүнтэй дүн хүлээж авсан. За энэ 8 сарын 25-ны дотор ургацын урьдчилсан баланс гарна. За энэ урьдчилсан балансаар энэ жил Монгол улс хэдийн хэмжээний Улаанбуудаа тижээл төмс сүнсний ногоо хурааж авах бай гэдгийг аймгийн одоо агрономууд нь биднэрт нэгтгэхэд яамд өгдөг. Тэгэхээр энэ өгсөн дүнгээр бид нар энэ жилийн ургацын балансыг зарлана.
ойролцоогоор бид нар төлөвлөж байгаа үр дүнгээр бол нэг 410 орчим мянган тонн Улаанбаатар хураа авна гэсэн юм өрчлөлт тооцсон. Энэ одоо өнгөрсөн оноос ямар дүнтэй? Энэ бол өнгөрсөн оныхоос ямар ч байсан нэг 30 орчим мянган тонноор илүү Улаанбаатар хурааж авах гэсэн юм өрчлөлтсөн тооцоотой явж байгаа. Газар тариаланчдын хувьд гол ярьдаг юм бол одоо Монгол улсад энэ техникийн шинжилгээний бүр шин давалгаа эхлүүлэхгүй болохгүй болчлоо. Маш одоо хуучирч байна. Оросын техникүүд зарим нь одоо явхаа боллоо гэж ярьдаг. Яг энэ тал дээр ямар шинжилэл ер нь хийгдсэн бол? За энэ тал дээр бол бид нар бас авч хэрэгжүүлэхээр чармааж байгаа хувийн одоо дилер компаниудтайгаа ярьж байгаа ажлууд бол нэлээд байгаа. За мөн бас одоо энэ бүгд нэг хятад улсын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бас энэ хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж тэр дундаа энэ тариалангийн салбарын тоног төхөөрөмжийг төлөхөө авах гэрээ хэлцүүд бол одоо яг хэлцээрийн шатандаа явагдаж байгаа. Тэгэхээр хатлан тэжээлийн хувьд энэ жилийн хувьд өмнөх жилээс ахиу бэлдэх үү? Ер нь одоо малын тоотлогоо бас жилээс жилд нэмэгдэж байгаа шүү дээ. За энэ жил бол яг одоо үнэн Монгол улсад бол ер нь түүхэндээ анхудаа нэг 51 орчим сая толгой мал өвлжих юм урьдчилан тооцоо. Энэ намрынхаа одоо хүнсний хэрэглээг хасаад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр мэдээж малын тоотлогоо олон байна гэдэг чинь бол үүн дээр нэмэгдээд ахиу хэмжээний өвс хадах тэжээл нөөцлөх шаардлагатай. За энэ жилийн хэмжээнд бол нийтдээ нэг сая 200 мянган тонн хадлан бэлтгэх урьдчилсан төлөвлөгөө гарсан. Энийг бүх аймаг сумдуудад албан даалгавар болгоод өгсөн. За нэг 60 орчим мянган тонн тэжээл бүх төрлийн тэжээл нийлүүлээд бэлтэх ийм шаардлагууд үүсэж байгаа. За мөн манай яамны хувьд энэ нийт Монгол улсын хэмжээнд байгаа 8 төвлөрсөн отрын бүс нутгуудад нэг 1.5 сая толгой малыг ямар нэгэн байгалийн хүндрэл учирсан нөхцөлд одоо гэрээ хийж тараан одоо байршуулж өвлжүүлэх юм бэлтгэл ажлыг хангаад байгаа. За энэ ажлыг мөн аймгийн төвшөнд аймгийн удирдлагууд, сумын төвшөнд сумын удирдлагууд бол бас энэ зохион байгуулахын албан даалгаврууд нь бол сая засгийн газрын энэ үйлчлэлтийг эрчимжүүлэх тогтоол манай сайдын 01 тод албан даалгавруудад бол тодорхой тусгаад аймгийн харьяа газруудад бол хөргүүлсэн байна. Тэгэхээр мал аж ахуйн салбарт хадлангийн хувьд ийм тоо баримт байна. Газар тариалан ургацын хувьд яг та нэгдсэн тоо баримтыг хэлэхгүй юу? Үр тариа, төмс хүнсний ногоо гэдэг. За ер нь бол түрүүний миний хэлсэн одоо 2-7 хоногийн дараа 8 сарын 25 гэхэд бол урьдчилсан баланс гарахаар энэ бол нэлээд наривчилсан тоо гардаг. За бидний тооцоололоор тарьсан талбайдаа өмнөх жилийн дундчтай харьцуулаад үзэхэд бол нэг 410 орчим мянган тонн Улаанбаатар, за нэг 190 орчим мянган тонн төмөс, за нэг 110 мянган тонн хүнсний ногоо хурааж авна гэсэн юм урьдчилсан тооцоо гарсан байна. За баярлалаа. Ингээд цаг үр төлбөр үргэлжлэж байна. Парламентд судалгаа байгаа улс төрийн намуудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэн тандаж засгийн газрыг огцруулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Алтан уяг үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн нь засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болгож байна гэж тэд үзсэн байна. Засгийн газрыг огцруулах олон үндслэл байгааг парламентд судалгүй намуудын удирдлагууд хэллээ. Тухайлбал үндэсний эцэс засгийн хорооноос энэ оны эхний 7 сарын байдлаар инфляц 14.5% хүрсэн тухай зарласан. Мөн долларын ханш байнга өсөж байгаа нь засгийн газрын явуулж байгаа бодлоготой шууд холбоотой хэмээн тайлбарлаж байна. Хамгийн сүүлд ерөнхий сайд Төв аймгийн хориход хоригдож байгаа зөвлөх ганц сүхтэйгээ уулзах үеэрээ үндсэн хууль, тагнуулын тухай хууль, эрүүгийн байцааг шийдэх тухай хуулийг давхарж өртсөн. Тиймээс улсын хурлыг яаралтай хуралдуулж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж тэд хэллээ. Монгол улсын хууль эрх зүйн орчин, Монгол улсын ард иргэдийг төлөөлөх чадамж нь буулсан энэ засгийн газар өнөөдөр ялангуяа хоёр хөрш орон Монгол улсад албан ёсны айлчлал хийж маш их хэмжээний хөрөнгө санхүү Монгол улс хоёр улсуудын хоорондын ирээдүйг бүс нутгийн ирээдүлээ хандсан ийм гэрээ хэлцээр хийх гэж байгаа энэ явцад бол энэ засгийн газар бол ямар чадамжгүй маа гэдгийг бол зарлж байгаа. Өнөөдөр бол энэ төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцдог хуулийн ганцхан зүйл заалт бий. Төрийн өндөр албан тушаалтны гэмтэрэг үйлдэж явах явцад нь үйлдэлтээр нь барьсан тохиолдолд түүнийг одоо гэмтэрэг үйлдэлээ гэж үзэх ганцхан эмэд боломж биш шүү дээ. Одоо улсын хурлын гишүүний нэрэн дор гэмтэрэг хийчээ тэрийг хаацаалаад тэр халдшгүй эрх гэдгээр хаацаалаа байсан улсууд байж байгаа улсуудыг та бүгд одоо бүгд л мэдж байгаа. Тэгэхээр энэ хууль
зөрчиж болохгүй. Тэр тусмаа үндсэн хууль зөрчил гэдэг бол ерөөсөө Монгол улсын ерөнхий сайдыг нэн дээр огцрох хамгийн том үндэслэл болж байдгийг. Ерөнхий сайдыг огцруулснаар долларын ханш суларч иргэдийн амжиргаа сайн болно гэсэн баталгааг бид өгч чадахгүй. Гол нь төрийн өндөр албан тушаалтангууд хууль зөрчсөнд бол хариуцлага хүлээдэг жишг тогтох ёстой гэж намуудын төлөөлөл ярьж байлаа. Түүнчлэн засгийн газар байгуулагдсан цагаас хойш иргэд олон нийтэд олон амлалт өгсөн. Жишээ нь Доронт аймгийг Улаанбаатар хоттой 2013 онд засмал замаар холбохоо ерөнхий сайд өөрийн биеээр амласан боловч одоо болтол засмал зам тавигдааг байгааг мөн дурдж байлаа. Монсын эмийн санч тайвшруулах үйлчилгээтэй фенобарбитал эмийг буруу жороор олгосны улмаас 16 хүүхэд хордлогонд орсон. Тэгвэл өнөөдрөөс эхлээд шудраг өрсөлдөөн хэрэгжлэгч төлөө газар Монс Фарм Трейдийн харьяа байдаг эмийн сангуудад шалгалт хийж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд сансардах Монсын салбар эмийн санд шалгалт хийлээ. Борлуулж байгаа эм нь Монгол улсад худалдаалах эмийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэх, үнийг нь ил тод байршуулсан болон эм найруулагчийн ажиллаж байгаа зай талбай стандартад нийцэж байгаа байтал мөн 3 жил мэрэгжлээрээ ажилласан эм зөөж ажиллаж байгаа эсхийг шалгасан юм а. Энд жороор олгох ёстой эмийн үнийг байршуулаагүй, мөн баталгаатай жорын дагуу эм худалдаалахгүй байгаа зөрчил илэрлээ. Өвчтөн болоод эмнэлгийн нэр байхгүй байна. Одоо жорын бичигдсэн хугацаа байхгүй. За жор дээрээ бол бичигдсэнээс хойш 10 хүртэл хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж аахгүй. Хизээ бичигдсэн тодорхой ус одоо ийм байдлаар ийм одоо олгож исэн юм баримт байна л та. Тэгэхээр одоо энэ эмийг хийн олгосон юм. Дэмжин болохоор зурцэлтэй жороор болохоор олохгүй шүү дээ. Зүгээр тэр хүнээс тэр жорыг нь хурааж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр жороо энэ бүгд ингээд авсрахтан л байгаа батлахгүй юу? Гэхдээ харин хурааж авсан гэдэг нь баталгаа чаана. Энэ аим шүү. Жорч. Энэ шүү дээ үйлдвэрийн бэлэн юм гээд уулцсан байна шүү дээ. Үнийн дүн тэдэн төгрөг гээд. Жор бичсэн одоо эмчийн нэр албан байгуулах гэсэн чинь. Зурцэлтэй жорын бүртгэл энэ дээрээ бүрдэл хэсэг дээрээ зурцэлтэй байна уу? Эмийн нэр тон зурцэлтэй байна уу? Тэрэн дээр ингээд нэмэг тэмдэг тавиад тэмдэглээ хийсэн байгаа ч тийм. Энэ дээр болохоор иргэдээс хүлээж авсан жороо энэ ингээд ямар юм алгасан тэр юм энэ бичих хэвээр. За тэгвэл энэ ямар зурцэл байгаа тэр жорон дээр тэрийг энэ бичиж авах хэвээр. Тэгэхээр юм байна шүү дээ. Нөгөө жоргуугаар одоо жортой олгодог юм гэж жагсаалтын баталсан байгаа шүү дээ. Тэрийг одоо олох ёсгүй шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж олгож байгаа? Олгосон юм уу? Энэ хүмүүстэй. Энэ зурцэлтэй жороо болохоор энэ зурцэлтэй гэж бүртгэсэн маа шүү дээ. Зөрчилтөөг нь мэдсэр байж яагаад олгож байгаа юм бэ? Үүний дараа 13 дугаар хороололд байрлах Монс Улаанбаатар компани эмийн санг шалгасан юм. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэгдсэн шалгалт явж байгаа мэдээлэл энэ эмийн санд ирсэн байсан юм а. Монсын сансардах салбартай адил зөрчил энд илэрсэнгүй. Гэхдээ эмийн сангийн эрхлэгчдийн ажилсан туршлагыг батлах нийгмийн даатгалын тэмдрүүдийг шалгуулах ёстой гэдгийг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санууллаа. Ухаан мэрэгчлэр ажилласан байна уу гэдгийг чинь тодорхойлох гэдэг байгаа. Энэ нийгэм даатгал төлөвлөгчнөрөө нотлогдсон нэр нь бол ажилласан байна гэдгийг чинь. Тэгээ нийгэм даатгал төлөөгүй бол тухайн хүн ажилласан байна уу үгүй юу гэдгийг нотлох ямар ч бичиг байхгүй учраас ер нь бол ажилласан жилийг чинь энэгээр тодорхойлоод байна. Лицензээр л бид нэр ирэх үсчихэд шүү дээ. Ер нь бол лицензээр шалгалт өгөөд энэ барих зөвшөөрөл авсан хүн бол тухайн мэрэгчлэрээ ажиллах энэ үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байдаг байхгүй юу? Мэрэгжлийнхээ хувьд бол бид нар чинь лиценз гэж нэг юм өгöd байгаа шүү дээ. Тэр чинь тийм учиртай юм. За энэ стандарт төр чинь мэрэгчлэрээ 3-аас доош жил ажилласан гэж заагаад өгч байгаа байхгүй юу? Яг энэ стандарт төр чинь төгснөөс хойш 3 жил гэж заасан бол өөр хэрэг. Тийм учраас энэ стандартаар зөв ойлгох хэрэгтэй байна. Ер нь бол тэгээ. Энэ шалгалтыг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анх удаа хийж байгаа юм байна. Нэргсэн хойно нь хашгирах биш. Үүнээс урьдчилж ийм төрлийн шалгалтуудыг эмийн сангуудад хийх ёстой байсан гэж иргэд үзэж байгаа юм а. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар эмийн сангуудад хийх шалгалтаа эх сарын хүртэл үргэлжлүүлэх юм байна. Үүний дараа ямар зөрчил илэрсэн тэдгээрийг хэрхэн арилгуулсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна. Япон улсын зүрхний мэс заслын эмч нар манай улсад ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн ажилласан Япон эмч нар Монголд эмчлэх боломжгүй гэсэн зүрхний гажигын эмчилгээг 27 хүүхдэд хийсэн байгаа. Шайсны нэрмжид 3 дугаар төв эмнэлгээс бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Япон улсаас 18 эмч ирж зүрхний чиглэлийн олон эмчилгээг Монголд хийж байна. Эмч нарын баг 2 хуваагдсан Шайсны нэрмжид 3 дугаар төв эмнэлэг болон Дорнод аймагт ажиллаад байгаа юм байна.
олон зуун хүүхдэд үзлэг онцлогоо хийснээс гадна Монголд эмчлэх боломжгүй эмгэгтэй 27 хүүхдэд амжилттай эмчилгээ хийжээ. Бүх эмчилгээ хагалгаа маань амжилттай боллоо. Өнөөдөр сүүлийн хүүхдэд эмчилгээг нь хийсэн. Ер нь 15 жилийн туршид Японы эмч нараа Монгол улсад ирж ийм төрлийн онцлогоо эмчилгээ хийгээд байгаа юм аа. Зүрхний гажиг Монголд элбэг байна. Үүнийг Японстай харьцуулж үзэхэд зүрхний өвчлийг эрт үед илрүүлээгүйс болоод өвчлөл ихсч үүнийг дагаад нас оролт их байгаа нь ажиглагдаж байна. Бидний хамгийн гол зорилго бол Монголд эмчлэх боломжгүй байгаа өвчлөлийг монгол эмч нар өөрсдөө эмчилдэг болох явдал юм аа. Япон улсын зүрх хамгаалах төсөл төрийн бас байгууллага нь 15 жилийн өмнөөс Монгол улстай хамтарч ажиллах болсон байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот болон 18 аймагт ажиллаж 4000 гаруй хүүхдэд үзлэг онцлогоо хийж Монголд эмчлэх боломжгүй 447 хүүхдэд эмчилгээ хийжээ. За ер нь нэг хүүхдэд бид нар ойролцоогоор бид 3-аас 4,000 орчим долларын эмчилгээг үн төлбөрөөр хийж байгаа. Тий. Тэгэл нэг удаад л бид нар нэг сүүлийн үед ойролцоогоор 20-30 орчим хүүхдэд эмчилгээ хийдэг болоод байгаа. Жилдээ боломжтой бол 4 удаа улиралдаа жилдээ 4 удаа ирж байгаа. 2 нь онцлогооны баг, 2 нь эмчилгээний баг гэсэн шугамар. Хэрвээ гадаадд эмчлүүлвэл энэ ямар өртөгтэй байдаг? Япон улсад эмчлүүлэх юм бол өвчнийхөө хүн дүгнээс шалтгаалаад бас нэлийн үн төлбөрийг өндөр болж ирэх юм л дээ. Ойролцоогоор нэг 50-60 орчим мянган доллар болох болов. Монголд эмчлэх боломжгүй гэгдэж байгаа зүрхний төрлийн олон өвчлөлийг ангаах эмчилгээг монгол эмч нар удахгүй гүйцэтгэдэг болно. Гэхдээ тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал хамгийн чухал хэрэгсэл болох ангиографийн аппарат манай улсад 3хан ширхэг байдаг байна. Гэтэл Монголд 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай байгаа төдийгүй хүн амын нас уралтын тэргүүлэх шалтгааны нэг нь болцоход байгааг эмч нар хэлж байлаа. Нийслэлийн 375 жилийн найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 18-наас 19-ний өдрүүдэд нийслэл хотод зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулах гэж байна. Форум хотын тогтвортой хүртээмжтэй хөгжил сэдвийн хүрээнд зохиогдох нь. Одоогийн байдлаар бүгд найрамд Хятад ард улсын 5 хот, Орос улбооны улсын 4 хотын төлөөлөл эрхэл болсноос гадна Япон, Өмнөд болон Хойд Солонгосын хотын удирдлагууд эрхээ мэдэгдсэн байна. Урд нь зүүн хойд Азийн хотуудын төлөөлөгчдийн дунд ийм өргөн хүрээний уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаагүй нийслэлийн удирдлагууд онцоллоо. Ойн хөнөөлт шавж хортонтой тэмцэхээр энэ жил 80 мянган га талбайд бэлтгэмэр цацгаар зэгсэн байна. Одоогоор тус ажил 40% явагдаж байгаа бөгөөд шавжны биологийн онцлогоос шалтгаалаад хор цацгаа түр хойшлуулжээ. Удахгүй үлдсэн 50 мянган га талбайд хортон устгах арга хэмжээ авахар төлөвлөсөн байна. Тиймээс самар ургасан бүсэд 1 сар 20 цэрийн дэглэм тогтоохоор болсон байна. Хэдийгээр самранд хор шингэхгүйч цацсан даруйданд хүнсэн тэргэлгүүд хүний биед харшил үзүүлдэг болохыг мэрэгжилтнүүд санууллаа. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас эрэлттэй мэрэгжлийн чиглэлийн жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтанд хамгийн эрэлттэй байгаа 39 мэрэгжлийн чиглэлийг гаргажээ. Тухайлбал байгаль орчны салбарт байгалийн нөхөн сэргээлт, байгаль орчны болон усны нөөцийн үнэлгээний менежментийн чиглэлээр мэрэгжсэн боловсон хүчин хэрэгтэй байгаад боловсролын салбарт хүүхдийн хөгжил судлал, тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэлд ажиллах хүн хэрэгтэй байна. Харин уул уурхайн салбарт газрын тосны хайгуул боловсруулалт хийхэд боловсон хүч дутагдах болжээ. Нийслэлийн 6 дүүргийн 6 хороонд хогны машин цагийн хуваарийн дагуу энэ сарын 1-ээс ажиллаж эхэллээ. Ингэснээр нийслэлд хур хог үүсэхгүй гэж албаныхан үзэж байгаа. Эхний удаад 6 хороог сонгосон байна. Ирэх сараас хотын бүх хороодод цагийн хуваарийн дагуу хогны машиныг явуулахаар төлөвлөжээ. Нийслэлчүүд өдөрт 1100 орчим тонн хог үйлдвэрлэдэг байна. Манай улсад төр хугацаагаар оршин сууж байгаа гадны иргэдэд хяналт сул байдаг тухай иргэд байнга шахам шүүмжилдэг. Жишээлбэл Монгол ахны ажлын байран дээр гадныхан зөвшөөрлөгөөр ажиллаж байдгаа гэж тэд ярьдаг. Тэгвэл Иргэний хайрлалын ерөнхий газраас хөдөлгөөн тэргүүлэг гаргаж тэдэнд байнгын хяналт тавьсан байна. Ингэснээрээ төрийн үйлчилгээг ч гэсэн иргэдэд ойртуулж байна гэж Иргэний хайрлал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдгдсэн байна. Гэмт хэрэгээс өртөлсөн сэргээлж цагдаа нар хөдөлгөөн тэргүүлд гардаг шиг Иргэний харьяал шилжих хөдөлгөөний ерөнхий газрын ажилчид иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахаар хөдөлгөөн тэргүүлээр ажиллаж байна. Тэд манай улсад төр оршин сууж байгаа иргэдтэй уулзаж хууль эрхцэн мэдээлэл өгөхөөс гадна гадны улс орны иргэдийг зуучилж оруулж ирдэг иргэн аж ахуй нэгжүүдэд мөн тусалцаа үзүүлдэг. Ийм эргүүл өдөр болгон хотын төвөөр ажиллаж байна. Хөлийн бомбын тухай хууль 4-р сарын 1-ээс одоо хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуульд хэрэгжиж эхэлснээр бол манай байгууллагын бүтцийг өөрчлөлт орсон. Хил хамгаалах албаны хөлийн шалган нэвтрүүлэх
албаны одоо чиг үүрэг манай үүрэг дээрээс нэмэгдэж үндсэн чиг үүрэг дээр нэмэгдэж ирсэн байгаа. Энэхүү хууль яг хэрэгжснээр одоо илүү дэлхийн түвшинд хүрсэн одоо үйлчлэгийг иргэдэд үзүүлэх боломж нь бол бүрдсэн. Үүний нэг нь бол яг өнөөдрийн үйл ажиллагаа болж байгаа эргүүл маань байгаа. Одоо гадны өндөр хүчтэй улс орнуудад бол immigration patrol гэж нэрлэдэг тийм иргэдийн одоо тухайн иргэн манай улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулж гинэ гэдгийг давхар хянаад дээрээс нь зөвлөгөө мэдээлэл өгөөд өгөх одоо юм үүрэгтэй. Урд нь Монгол улсын хилээр орж ирж байгаа иргэд гадаад паспорт ачаа тээшээ хилийн шалганд нэвтрүүлэх албанд үзүүлээд дараа нь гадаад иргэн харьяатын асуудал эрхлэх газарт очиж хэд хоногийн визтэй орж ирж байгааг мэдүүлдэг байсан. Харин одоо ингэж цаг алдах шаардлагагүй болсныг иргэн харьяаллын шилжих хөдөлгөөний ерхий газрынхан хэлж байлаа. Учир нь хилийн шалганд нэвтрүүлэх албаны зарим чиг үүргийг иргэний харьяалал шилжих хөдөлгөөний газарт шилжүүлээд байгаа юм байна. Одоо тэн дээр тэгэхээр Монголын иргэд гадаадын иргэд орсон гарсан мэдээлэл, визийн мэдээлэл бүх мэдээллийг зөвхөн нэг иргэний харьяалал шилжүүлэхний ерхий газар дээр л шалгагдана гэсэн үг л дээ. Тэр нь одоо хоёр давхар шалгадаг байсныг одоо хэлбэрчлээ. Дэлхийн жишгт одоо сүүлийн олон улсын одоо жишгт нийцүүлээд одоо ганцхан газар immigration гэж байгууллага шалгаж нэвтэрч оруулдаг болсон. Манай улсад өнөөдрийн байдлаар гадны улсын 45,000 гаруй иргэн төр оршин сууж байгаагаас 50% нь буюу 20 орчим мянган бүгд найрамдах хятад ард улсын иргэд байна. Сүүлийн үед Япон, Солонгосын иргэд манай улсад ирхэн нэмэгдсэнийг ч тэд хэлж байлаа. Өнөөдөр Австрали улсын улаан загалмай нийгэмлэгийн 100 жилийн ой тохиож байгаа. Монгол улс Австрали улсын хооронд улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээний олон хөтөлбөр хэрэгждэг тул манай улсад ч гэсэн Австралийн улаан загалмай 100 жилийн ойг тэмдэглэж байна. Австралийн улаан загалмай нийгэмлэг анх 1914 онд дэлхийн 1-р дайн эхэлснээс хойш 9 хоногийн дараа байгуулагджээ. Ингээд дайны жилүүдэд мянга улаан загалмайн салбар хороо байгуулагдаж, дайнд нэрвэгдсэн улс орнуудад тусламж үзүүлж байсан байна. 100 жилийн түүхтэй Австралийн улаан загалмайн түүхтэйг Монголд ч бас тэмдэглэж байна. Австралийн улаан загалмайтай байнгын хамтын ажиллагаатай Монгол улсын хувьд 100 жилийн ойг хамт тэмдэглэж байна. Өнөөдөр Австрали улсад болон дэлхийн олон орнд энэхүү түүхт өдрийг огтож байна. Австралийн улаан загалмайн 100 жилийн ойн баярыг Австрали улсын засгийн газар өргөн хэмжээнд зохион байгуулж байгаа мэдээлэл байна. Австрали улсын улаан загалмай нийгэмлэг дэлхийн ихэнх орн тэр дундаа 30 гаруй оронтой идэвхтэй хамтарч ажилладаг байна. За Монгол улсад Австралийн улаан загалмай нийгэмлэгийн зүгээс доохын эсрэг үндэсний хөтөлбөр, гамшигын эсрэг хөтөлбөр зэрэг томоохон төслүүдтэй хамтарч ажилладаг байна. Австралийн улаан загалмай бол Монголын улаан загалмайг бол одоо олон жил дэмжиж ажилласан, ялангуяа 2001-ээс одоо бүтэн 10 жил доохын халдвараас Монгол залуучуудыг сэргийлэх тийм том хэмжээний хөтлөөр явуулсан. Тэгээд 2011 онд сайн дурынхны хөтлөөрийг эхлүүлсэн. За тэгээд сайн дурынхын хөтлөөр бол Монголын одоо улаан загалмай, онцгой байдлын ерөнхий газар, хүүхдийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажилладаг. Цаашдаа Австрали Монголын улаан загалмай нийгэмлэгүүдийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдгийг мэдээлж байна. Анх Швейцар улсад үүссэн дэлхийн улаан загалмайн хөдөлгөөнд Монгол улс 55 дахь орноор нэгджээ. 2015 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн 75 жилийн тохиох юм а. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан мотоциклтой биш морьтойгоо наад цаяа гэсэн уриалгыг орон нутагт идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Энэ уриалгын хүрээнд Булган аймгийн Баян агт суманд адууны хиймэртэй агтчууд гэсэн наадмыг зохион байгуулсан байна. Наадмын хүрээнд морьтой холбоотой олон төрлийн тэмцээнд газрын адуучин ирчүүд оролцсон байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар малаа мотоциклоор хариулж яваа дүр зураг түгээмэл таарлах болсон. Энэ нь Монгол соёл уламжлалаас нь малчтыг холдуулж байгаа гэж өгөөж шүүмжилдэг. Тэгвэл энэ асуудал Баян агт суманд ч мөн түгээмэл байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. 100 гаруй адуутай хүн нэг 2 морил байна дээ, 4-5 сайхан морил байна. Бусд нь эмнэг хангал гэл энэ адуутайгаа харьцдаг энэ харьцаа өв соёл нь бол алдах хэмжээнд төрсөн. Өнгөрсөн жилээс бол ер нь энэ идэх сэргэж эхэлж байгаа. Монголчууд маань морио дээдэлдэг, морио бас одоо буцаад эргэж гойж ундаг, гоёл тэргэлдэг. За одоо нөгөө урлагийн болоод спортын нөгөө жороо гоёлын чиглэлээр нөгжүүлэх энэ хандлага нь бол бас нэмэгдэж байна. Адууны хиймэртэй агтчууд наадмыг энэ жил анх удаа зохион байгуулж байна. Тус наадамд бага 3 насны морь уралдсан, мөн жороо морины уралдаан, давхиж байгаад морь сэлгэх, морины дил засах зэрэг олон уралдаан тэмцээн болсны дотроос хос морины тэмцээн олонний анхаарлыг татаж байлаа. Баян агт сумын 6 багаас тус тэмцээнд оролцохоор ирсэн хосууд хэдэн үед амьдсан морины идэл хэрэглэл шин торгон дээдээр гоёж ирсэн байлаа.
За энд одоо гайхуулах юм л хазар юу бол одоо хаанч 2 үеийн тамирч цаазар юу гэж. Одоо механик эхэлж байгаа энэ даруулга тэр нөгөө үсний болт нь одоо бүр эртний тийм сорон гинэ юу утсан юм юутайгаа тэр 3 үе тамирч манай энэ эмгийн юм гисгээс ирсэн тийм. Үүлээ төмөн настай торгоор үжилсэж оролцож байгаа. Тэгээ энэ морийг унч оролцож байна. 12 тагруутай мөнгө 6 захуйтай мөнгө имэл энцэн ташуур хосон морьтой оролцож байна. За энэ төв халахыг хийц байгаа. Энэ хазаар бол бас 2 үе дамжиж ирсэн. Ийм хазаар. За одоо ингээд ийм хазаар энэ анжин хаагуулам энэ шар ширэнгөлмөр ингэж гоёлоо бид нар. Орон нутгийн удирдлагуудын зүгээс тус наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж байна. Энэ наадмаараа цаашид зэрэгэлдээ аймаг сумдуудад үлгэр дуурайлал болж хэдэн мянган жилийн турш хадгалагдан ирсэн морь унаж идэх өв соёлоо улам дэлгэрүүлж залуу малчтад ахуй амьдралдаа морио унаж идэхийг уриалгах зорилготой гэдгийг мөн онцлсон. Бид тагын дотоод үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас таймлан танилцуулъя. Орос улбаны улс олон улсын улаан загалмаа нийгэмлэгийн удирдлагын доор Украиний зүүн бүсэд тусламж оруулахаар Киевтэй тохиролцсны дагуу Оросын тусламжийн цуваа өчигдөр Украинийг зорьсон. Гэвч тусламжийн цувааг Украин руу оруулах үйл явцын тал дээр Орос болон Украиний засгийн газар зөрүүтэй байр суурьтай байгаа. Украиний тал Оросыг хүмүүнлэгийн тусламж нэрийдлэр цэргийн интервенц хийж болцсохгүй гэж үзээд тусламжийг оруулах үйл явцад ихээхэн болгоомжтой хандж байна. Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Украиний хэлийн бүсийг зорьсон Оросын тусламжийн цуваа явах замыг Киевийн эрх хоригчдтай ярилцаж тохиролцсон гэж мэдэгдсэн байна. Орос улбаны улсаас Украинд илгээж байгаа тусламжийн цуваанд 280 орчим автомашин байгаа бөгөөд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа үр тариа, элсэн чихэр, хүүхдийн нэмэлт тэжээл, эм бэлтгэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, аяны уутан хүнжил, эрчим хүчний үүсгэр зэрэг хүмүүнлэгийн тусламжуудыг ачиж аван байна. Киевийн санал болгосон зам бусад хүмүүнлэгийн тусламж хүргэдэг замуудтай харьцуулахад хэтэрхий тойроо байсан ч гэсэн бид хүлээн зөвшөөрсөн. Түүнээс гадна Украиний талаас тавьсан бүх хүсэлтийг бид хүлээн авч байна. Гэвч Украиний засгийн газар Оросын цэргийн интервенцээс болгоомжилж ямар ч тусламжийн барааг олон улсын улаан загалмаа нийгэмлэг хүргэж өгөх ёстой гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Украиний хэлийн шалган нэвтрүүлэх цэг дээр олон улсын улаан загалмаа нийгэмлэгийн цуваанд тусламжийг дамжуулахыг Оросын улбаны улсаас шаардсан байна. Мөн Киевийн зүгээс Оросын тусламжийн цувааг зөвхөн Украиний армийн хяналтанд байгаа шалган нэвтрүүлэхэд хүлээн авна гэж мэдэгдсэн байна. Бид Оросын тусламжийн цувааг Украиний газар нутаг руу оруулах талаар ямар ч асуудал яриаггүй. Энэ тусламжийг анх ямар үйл явцаар оруулахаар тохирсон тэр зарчмаар оруулна. Эхлээд хэлийн шалган нэвтрүүлэхэд гайлынхан шалгах ёстой. Харин дараа нь олон улсын улаан загалмаа нийгэмлэг тусламжийг хүргэх түгээх зохицуулалтыг хийх юм а. Энэ хооронд Украиний засгийн газрын цэргийн хүчин зүүн бүс нутагта Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын эсрэг давшилтаа эрчимжүүлжээ. Мөн тус бусын оршин суугч тэр дундаа Донецкийн ард иргэд хоол хүнс, цэвэр ус, эм бэлтгэл болон бусад өргөн хэрэглээний зүйлс дутагдaltaй байгаа тухайгаан мэдэгдсэн байна. Орос улбаны улс алс орнуудын бүс нутагт буюу Куриллийн арлуудад цэргийн сургуулилт эхлүүлснээ өчигдөр албан ёсоор зарлалаа. Орос улбаны улс болон Японы аль аль нь Куриллийн арлуудыг өөрсдийнхөө газар нутаг гэж үздэгээс болж хоёр орон газар нутгийн маргаантай байдаг. Оросын алс орнуудын цэргийн баазуудаас 1000 гаруй цэргийн бие бүрэлдэхүүн энэхүү хээрийн сургуулилтанд оролцож байгаа тухай Батлан хамгаалахын яам нь мэдэгдсэн байна. Орос улбаны улсын Батлан хамгаалах яам өргөн бүрэлдэхүүнтэй энэ сургуулилтанд байлдааны 5 нисхэн гоц 100 гаруй цэргийн хуягт техникийг оролцуулсан байна. Орос улбаны улс Япон улс өөрийнхөө газар нутгаа гэж тодорхой хэлдэг тухайн дөрвөн арал дээр цэргийн сургуулилт хийж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Япон улсын гадаад харилцааны яам цэргийн сургуулилтын талаар Оросын хэвлэлүүдээс мэдээлэл авсан гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Японы засгийн газар сургуулилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Токио дахь Оросын улбаны улсын элчин сайдын яамаараа дамжуулан Оросоос хүссэн байна. Үүний зэрэгцээ Япон улс газар нутгийнх нь нэг хэсэг болсон дөрвөн арал дээр сургуулилт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Оросын талд илэрхийлсэн байна. Үгэрч зогсохгүй дээрх дөрвөн арал дээр сургуулилт хийвэл эсэргүүцлээ хүчтэй илэрхийлнэ гэдгээ Японы засгийн газар дахин мэдэгджээ. Нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлд Өмнөд Судан улс хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа зэвсэгт тэмцлээ зогсоохгүй бол тус улсын эсрэг хориг арга хэмжээ аавна гэдгийг мэдэгдсэн байна. Өмнөд Суданы засгийн газар болон босгогчдыг инхий хилэлцээрийг нэн даруй эхлүүлж улс орондоо инх тайван байдал тогтоохыг уриалсан байна.
Америкийн нэгдсэн улс болон Их Британаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгчд Өмнөд Судан улсад нөхцөл байдалтай танилцах үедээ аюулгүй зөвлөл аливаа хүчирхийллийн арга замаар хүний эрхийг зөрчихийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тодорхой байр суурьтай байдгийг илэрхийлсэн байна. Өмнөд Суданы эрх баригчид хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж сонгуул явуулах шилжилтийн засгийн газар байгуулах нь ямар чухал ач холбогдолтой болохыг энэ улсын эрх баригчдад ойлгуулах гэж аюулгүй зөвлөлийг төлөөлөж энэ улсад ирээд байна. Өмнөд Суданы засгийн газар болон босгочид энэ оны ихээр шилжилтийн засгийн газрыг байгуулах тохиролцоонд хүрсэн ч эцсийн хугацаа өнгөрсөн ням гарагт дуусгар болжээ. Хоёр талаас ямар ч яриа хэлэлцээр өрнөлгүйгээр шилжилтийн засгийн газрыг байгуулах хугацаа дуусна Саманта Пауэр сэтгэл гонсгорваагаан мэдгдсэн байна. Борооны улирал дуусгаар дайн эхлүүлэх зорилгоор их хэмжээний зэр зэвсгийг Өмнөд Суданд оруулж байгаа тухай мэдээлэл аюулгүй зөвлөлд ирсэн байна. Аюулгүй зөвлөлийн төлөөлөгч нь Өмнөд Суданы төр засгийн удирдлагууд болон орон гэрээ орхин дөрвсөн иргэдтэй уулзаж нөхцөл байдлыг танджээ. Өмнөд Судан улсад зэвсэгт тэмцэл нэмэгдснээс хойш тус улсад өлсгөлэн улам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 сая орчим хүн орон гэрээ орхин дөрвснээс 100 мянга гаруй нь нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөстийн хуарангуудад толгой хоригдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбарын эмч мэрэгжилтнүүд Женев хотноо Эбола вирусын тархалтыг зогсооход эмчилгээний шинэ арга хэрэглэх эсхийг хэлэлцсэн байна. Энэ уулзалтаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхой нөхцөлийн дагуу Эбола вирусын халдвар авсан өвчтнүүдийг эмчилэхэд туршигдаагүй эм бэлтгэл хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ тухайн вирусын тархалт ихтэй бүс нутгийн иргэд болон улс орнуудын засгийн газрын зөвшөөрлөөр туршигдаагүй эмийг хэрэглэхээр боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчтөнд уулгах туршигдаагүй эмийн тун тогтоох талаар мөн ярилцаж байгаа юм байна. Тус байгууллага Эбола вирусын тархалтын эсрэг арга хэмжээнд ахиц гарч байгаа эсэх асуудлаар энэ сарын сүүлээр эмч мэрэгжилтнүүдийн баг комиссуудын хооронд уулзалт зарлахаар төлөвлөсөн байна. Эбола вирусаар нас барсан Америкийн нэгдсэн улсын 2 иргэн болон Испаний Санвартан өмнө нь хүн дээр туршиж байгаагүй Zimap нэртэй эмийг уусан байна. Гэхдээ вирусын халдвар авсан хүний олонх нь Африкчууд. Тиймээс тус улсын зарим иргэд шинээр гарсан өмнө туршигдаагүй эм хэрэглэхийг эрс эсэргүүцсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр баруун Африкт тархсан Эбола вирусаар өнөөдрийн байдлаар 1013 хүн амьд халдвар авсан болон с жигтэй тохиолдол 1848 бүртгэгдсэн байна. Харин өнөөдөр Канада улс Эбола вирусын эсрэг 800-аас 1000 тонн вакциныг Африк руу илгээсэн байна. Иракийн хойд бүс нутагт Исламын улс салан тусгаарлагч бүлэглэлээс цухтан дөрвж байгаа Yazidi үндэсний олон мянган хүн олон улсын үндэсний тусламжийг хүсээр байгаа. Өчигдөр Цэврус болон майхан зэрэг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг атсан Их Британий ачааны онгоцнууд Иракийн хойд Синжар уулархаг бүсэд Yazidi үндэсний цөөн хэрэгдэд нэн шаардлагатай тусламжуудыг хүргэсэн байна. Орон гэрээ орхин дөрвсөн олон мянган хүний дунд тусламжийг буулгах оновчтой газар болоход хүндрэлтэй байсан учраас тусламжийн барааг хүргэх ажил сүүлийн 1 өдөр зогссон байдалд оржээ. Дөрвөгчид Yazidi үндэсний цөөн хэрэгдэд зориулж аюулгүй бүс гаргаж өгөхийг нэгдсэн үндэсний байгууллагаас хүссэн байна. Европын зарим орнуудад Иракийн энгийн иргэдийн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авах талаар шахалт ирж байна. Тухайлбал Франц улс зэр зэвсэг болон агаараар тусламж хүргэх тухай Курдуудын хүсэлтийг хэлэлцгээр Европын холбооны гадаад иргэн сайдуудыг шуурхай хуралдаанд дуудсан байна. Энэ үеэр Их Британий ерөнхий сайд Иракийн Синжар уулын бүсэд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж байгааг олон улсад анхаарууллаа. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яам Иракийн хойд бүс нутагт хүмүүнлэгийн нөхцөл байдлыг хянах зорилгоор цэргийн 130 зөвлөгөө Ирак руу илгээсэн байна. Эдгээр зөвлөхөд орон гэрээ орхин дөрвж байгаа Иракийн олон мянган дөрвөстийн амьдрах орчин нөхцөлийг судлах, мөн зохицуулах даалгавартай яваг Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Chuck Hagel онцлон цохон тэмдэглэжээ. Америкийн нэгдсэн улс Иракийн хойд бүс нутагт агаарын цохилт эхлүүлснээс хойш сүннитүүдийн эсрэг цэргийн ажиллагаа тасралтгүй 5 өдөр үргэлжлээд байгаа. Америкийн нэгдсэн улсын айрам гол төлөв салан тусгаарлагчдын их бүү болон зэр зэвсгийн байрлалуудыг онилж устгаж байгааг Пентагоноос мэдээлсэн байна. Америкийн нэгдсэн улс салан тусгаарлалтыг дарах зорилготой энэ ажиллагааны хугацааг зарлаагүй. Өөрөөр хэлбэл салан тусгаарлагчид бууж өгөх хүртэл энэ ажиллагааг зогсоох бодлого байгаагаан Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Египтийн төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Оросын албаны улс Египттэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаагаа нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна. Оросын албаны улс Египтээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа төмс, сонгон, мөн амтад жүрж зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхээр болжээ.
Египтийн шин засгийн газар Орос улбаны улсын зах зээлд гаргах экспортоо 30%-аар нэмэгдүүлэхээр төлөвлөгөө гаргаснаа мэдэгджээ. Барууны орнуудын 20 арга хэмжээний хариуд Америкийн нэгдсэн улс болон Европын орнуудаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг 1 жил хориглосон Орос улбаны улс импортын шин зах зээл хайж байгаа. Энэ үүднээс Египет улс дээрх орнуудын зах зээлийг орлох нийлүүлэгч орон болж магадгүй гэж Оросын хэвлэлүүдээр мэдээлжээ. Мөн 2 өдөрдөгч Орос улбаны улсын үр тарианы экспортыг нэмэгдүүлэх, Египтэд байлдааны нисэх онгоц болон пуужин зэргийг нийлүүлэхээр тохиролцсон байна. Эквадор улсын нийслэл Киото болон хотын ойролцоох бүсэд 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж хотын өндөр барилгууд айвилзаж оршин суугчдыг цочролд оруулжээ. Тус улсын засгийн газрын мэдэгдснээр Киото хотоос зайд бүсэд 2 хүн амиа алдаж 8 хүн гэмтэж бэртсэн байна. Америкийн нэгдсэн улсын геологийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт нийслэл хотоос зүүн өмнөд зүгт 23 км-ийн зайд газрын хөрснөөс доош 5 км-ийн гүнд бүртгэгдсэн тухай мэдэгдсэн байна. Нийслэл хотод газар хөдлөлтөөр их хэмжээний гар цохрол учраагүй ч зарим зам харгуй газрын хөрсний гулгалтанд байна. Газар хөдлөлтийн дараа нийслэлд хүчтэй салхитаа цагаагаар таагүй байсан учраас хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Бид та бүхэнд үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгч та бүхэнд ойрын өдрүүдийн цагаагаар урдчилсан мэдээг хүргэе. Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 хэргийн дугаарыг хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай.